Эмбүк төлөвлөж байна. Тархиа хурцлая. Тархиа хэрхэн насан туршдаа эрүүл байлгах вэ? Зохиогч Джеймс Гудвин. Орчуулсан Олендрийн Мөнхбаатар. Номыг уншсан Пүрэвдоржийн Од гэрэл. Удирдгал. Шар тоосхон зам. Толгойд чинь тархи байвал чи хинээс ч дутахгүй, заримаас нь илүү ч хүн байх болно. Хэрээнд ч бай, хүнд ч бай, хорвоогоос хамгийн хэрэгтэй нь тархи л байдгийм. Маргад Эрдэнэ хотын шидтэн. 1900-д Лайман Фрэнк Баун Маргад Эрдэнэ хотын шидтэн зохиолоо хэвлүүлснээс хойш 100 өнгөрсөн ч номын зарим сургамж үеэ өнгөрөөж хуучраагүй л байна. Тус зохиолын баатруудын эрсний олохоор замансан шар тоосхон зам одоо ч хүмүүний амьдралын мөн чанарын тусгал болсоор байгаа билээ. Ам бие ахуй амьдралаа сайжруулах эрэл хайгуул хэн бүхэнд байдгүйсэн билүү дээ. Тугалган хүн энэ замаар явхдаа зүрхээ хайдаг, аймхаа арслан зориг хайдаг. Харин 21-р зууны шинжлэх ухаанд баймгүй нэгэн баатар болох мануухай тархи хайж явдаг билээ. Шинжлэх ухаан тархины талаар нэгдсэн ойлголттой болж нарийн нандин нууцуудын тайлж дуустал чамгүй урт зам бий. Гэхдээ тархины тухайд яаж, яагаад, юу гэсэн асуултын хариу зах зугаасаа олдсоор байна. 1500 жилийн тэртээс ихтэй энэ судлал 1808 онд Америкийн нэгдсэн улсын Вермонт мужид болсон төмөр замын ослоос хойш орвонгоороо өөрчлөгдсөн агаад чухам эндээс эл шинжлэх ухааны гараа эхэлсэн гэж үздэг. Тухайн үед Кавендиш Бүрлингтон хоёрыг холбох төмөр замын ажлыг Фениас Гейж хэмээх нөхөрсөг нэр хүндтэй даамал хариуцаж байв. Нэг удаа тэрээр боржин хөрсөнд гаргасан нүхэнд тесрэх нунтаг хийж байгаад маргалдаж байгаа хоёр ажилтны ярианд сатаарч тэрхэн зур анхаарал алджээ. Хоёр алд хэрийн урттай чихүүр төмөр толгойг нь сүлбэн зүүн нүднийхэн доороос хавж зүүн талын гавлаар нь гарч нисээд 10 алхмын зайд тусав. Эл ослоос Гейж амьд гарсан нь гайхмаар боловч урдынх шигэ байхаа болсон байв. Арх амсдаггүй гарын уртай дүлгөөн зантай байснаа омгтой бүдүүлэг салан задгай уурлаж гар далайдаг хүн болчихон тэр. Тархины гэмтлээс болоод ингэж ааш авир зан төрх өөрчлөгдчихнө гэж тухайн үед хэн ч санахааргүй байсан юм. Харин тэр жил Гейжийн эмч Мартин Харлоу Массачусетсийн ангаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлд хэвлүүлсэн толгой сүлбсэн төмөр хэмээх алдарт нийтлэлдээ дээрх магадлалын талаар авч үзжээ. Фениас Гейжид тохиолдсон явдал түүнээс үүдэлтэйгээр сэтгэхүйд гарсан хувьсгал тархины талаарх бидний ойлголтод тун чухал нөлөө үзүүлсэн билээ. Органик дэд давхраа буюу саарл материйг эртний эрдэмтдийн нэрлснээр цул мах гээд оошоолгүй орхиж болохгүй болжээ. Түүнээс хойш хэдэн 10 жил өнгөрөхөд судалгааны эмпирик арга хөгжихийн зэрэгцээ зураглах, таамаглал шалгах технологийн ачаар шинжлэх ухааны нийтлэл олноор гарч тархины тухай бидний төсөөлөл тодорхой болсон бөгөөд тархийг үлэмж нарийн бүтэц үйл ажиллагаатай эрхтэн гэж үзэх орчин үеийн үзэл төлөвшсөн юм. Френолог месмеризм хэмээх хуурамч шинжлэх ухаанууд үеэ өнгөрөөж оронд нь сэтгэл зүй, тархи, мэдрэл судлал, сэтгэц гэм судлалын жинхэнэ ухаан бий болсноор тархийг машины сүнс гэж үзэхэ болж органик матер үгүй бол ухамсар үгүй хэмээх онол тархи судлалын лозум болжээ. 2000 онд тохиосон нэгэн санамсаргүй явдал томоохон үсрэлт авч ирсэн юм. Тус оны 7 дугаар сард 2 Шотланд эрдэмтэн Морейн боловсролын гэр сургуулийн зойрыг онгичиж байгаад 50 жилийн настай эрдэнсийн авдар олжээ. Тэнд 1907 оны нэгэн түүхт өдрийн нөр их ажлыг эмэгтгэж архивлсан байсан нь Шотланд улс 70,000 гаруй хүүхдийн сэтгэх чадварыг шалгасан явдал байв. Урд хожид өөр хаанч зохион байгуулагдаж байгаагүй ил ажил тухайн үеийн Шотландын 11 наснуудыг бараг бүхэлд нь хамарчээ. Ийм шалгалт зохион байгуулах болсон хамгийн хачирхмаар шалтгаан нь юу гэж? Тэр үед Шотландын ажилчин ангийнхан хэтэрхий олон хүүхэд төрүүлж буйгаас улс үндэстний оюуны чадвах доройтож байна гэх үзэл түгээмэл байв. Гэхдээ ил өвөрмөц өгөгдөл судлаачдад алтан боломж олгосон юм. Тэд судалгааг гарааны цэг болгоод тэдгээр хүмүүсийн нэгэн насны өвчний түүх, ажил эрхлэлт, амьдралын хэв маяг, байгаль орчны нөлөө зэрэг зүйлсийг нэмсэн байна. Товчхондоо судалгааны оролцогчдын амьдралын замналыг зурж, тэр хооронд сэтгэх чадвар нь хэрхэн өөрчлөгдөж байсныг судалжээ.
Үнэлж баршгүй энэ ажил Яванда эрдэм шинжилгээний судалгаа болж өргөжсөн билээ. Түүнчлэн тархины хүчийг гаргах жорыгч ил болгосон юм. Салангад оюун хэмээх ил гайхалтай судалгаа өдгөө 20 дахь жилдээ үргэлжилж байна. Судалгааны үр дүнд бид нас явхад хэн нь хурц ухаантай хിവэрүүлдэж, хэн нь чадаагүй, дасгал, амьдралын эдвэх хэрхэн нөлөөлдөг, арх тамхи секс ямар нөлөөтэй, нөхөрлөл хамаатай эсэх, стресс, ядуурал, нийгэм эдийн засгийн давхарга хэрхэн нөлөөлдөг зэрэг амьдралд тохиолддог олон өөрчлөлтийн талаарх мэдээллийг олж аваад буйвлээ. Энэ мэдээлэл бидний шар тоосхон замаар замнах, эрүүл тархины нууцыг нээх аяны хөтөч болох юм. Оролцогчдоо насан туршид нь ажигладаг энэхүү судалгаа эдүгээ 3 дахь давлгаанд орсон бөгөөд 1936 онд төрсэн өдгөө 80 гараад явж байгаа мянгаад хүний үзүүлэлтийг хэмжин дүгнэж байгаа аж. Эндээс хэд хэдэн хачиргалтай мэдээлэл олдоод байна. Жишээлбэл 2012 онд тархи судлалын хамгийн маргаантай сэдэв болох сэтгэх чадвар төрөлхийн хүү зүтгэлийн хүү гэсэн асуултад цэг тавьсан нэгэн нийтлэл Nature сэтгүүлд гарсан юм. Нийтлэлээс харахад насанд хүрсэн үеийн сэтгэх чадварын 50% нь 11 настай үеийн сэтгэх чадвараас хамаардаг аж. Тэгвэл бусад хүчин зүйл нь юу вэ? Насанд хүрсэн хүний оюуны чадвахын өөрчлөлтийн ердөө 4/1 нь ДНХ-гээр тодорхойлогддог болж таарав. Үлдсэн 4/3 нь орчин, амьдралын хэв маягаас буюу хүний өөрийнх нь үйлдэлээс хамаарах ажээ. Шинжлэх ухаан тархины талаар өөр юу олж нээв? Мэдрэл болоод сэтгэл судлал санаанд багтамгүй хурдаар хөгжсөн байна. Ингэж хэлэх болсноо тайлбарлаж сүүлийн 2 жилд гарсан хэд хэдэн томоохон нээлтийг өгүүлье. In vivo эсийн хөрвүүлэг. Тархины туслах эс буюу гелиаг бүрэн ажиллагаатай эс болгож дахин програмчлах генийн засал бий болсон. Ихэнх тохиолдолд эмчилгээгүй гэгддэг байсан тархины дороотлын өвчнөөс сэргийлэх боломжтой болсон. Тухайлбал хоолны дэглэмээр дахин програмчилсан үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар сэргээн засах ухааныг тархинд хэрэглэх бололцоо бүрдсэн. Дасгал танин мэдхүй буюу бодох ур чадвар хоёрын хоорондох шинэ уялдааг нээсэн. Тархинд цахилгаанаар үйлчилж санах ойг сайжруулдаг болсон. Урд нь хүрч чаддаггүй байсан тархины хэсэгт хит аваа бичил хөөсөөр дамжуулан хүрч засал хийх үүд хаалга нээгдсэн. Сексийн давтамж танин мэдхийн өсөлтөд нөлөөлдөг тухай олж нээсэн. Наргаа биш шүү. Гэхдээ нэг асуудал бий. Өндөр хүлээлт, эргэлзээ, зөрчил их байгаагаас үүдээд энэхүү хувьсгалын шинжтэй шин тутам судалгаанаас гарч байгаа санаанууд хүмүүст тэнцвэртэй зөвөр хүрэхгүй байна. Нэг сонгодог жишээг ярив. 2018 онд Британий ангаах ухааны сэтгүүлд гарсан нэгэн нийтлэлд архи согтууруулах ундаа огт амсдаггүй болон их хэрэгэлдэг хүмүүсийн зүнх эрсдэл өндөр байдаг гэжээ. Өөрөөр хэлбэл тааруулж уух нь ашигтай гэсэн үг болох юм. Тус дүгнэлт хэвлэлээр нэг шуугиан тарж BBC болон бусад телевизийн мэдээгээр гарч байв. Тэгтэл тус сэтгүүлийн ангаах ухаан хариуцсан захирал архи согтууруулах ундаанд зохих төвшин гэж байхгүй хэмээн мэдэгдснээр тааруулан хэрэглэх нь зүнх эрсдлийг бууруулдаг их санаа намжсан юм. Судалгааны өнгөйс цаад зорилгын талаар маргах сэжүр мундахгүй боловч энэ тухай би ярих гэсэнгүй. Нарийн яриад эхэлвэл жирийн сонсогч ойлгохын аргагүй болно. Энэ эргэлзээг эрүүл мэндийн талаарх хувь хүний бодлыг дуйлан шуугиан болгон дэгстүүлж байдаг элдэв ном, нийтлэл, улам бүр даамжруулдаг билээ. Эрүүл мэндийн агуулгатай ном олноор гарч үе зайгүй сурталчилгаагаар бөмбөгддөгч ихэнх нь итгэж найдахад бэрх төдийгүй илт буруу байх нь илбэг. Энэ байдал хүнс хоолны дэглэм, тэдгээрийн тархинд үзүүлэх нөлөөний талаар өгүүлсэн номнуудад хамгийн тод харагддаг. Жишээлбэл хүнсний нэмэлтийг аваад үзье. Америкийн нэгдсэн улсын хүнс эмзүүн захиргаанаас гаргасан жагсаалтанд 85,000 гаруй нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдаг ба 2018 онд тэдгээрээс 40 тэрбум долларын орлого олжээ. Их Британд ч мөн адил бөгөөд 2018 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт 121 мянган тэрбум долларын бүтээгдэхүүн борлуулад байна. Эрүүл мэндийн аливаа асуудлыг хүнсний нэмэлтээр шийдэж болдог хэмээх санаа олон сая хүний ой тойнд арилшгүй суужээ. Дороти ба түүний нөхөд дохиороо ганц тохиодол бүх хүслийг биелүүлж өгдөг шидтэн бие хэмээн төсөөлдгөөс ялгарх юмгүй.
Аргагүй шүү дээ. Үйлдвэрлэгчид альвааны өвчнийг ид шидийн мэд эдгэн гэж ам гарахгүй атлал элдв бусын уран гоёугаар ятхан үнэмшүүлж чаддгийм хойно. Үүний нэг тод томруун жишээ бол савлгаан дээр нь санах ойг сайжруулна гэж бичсэн далайн мөгөөрсний бүтээгдэхүүн билээ. Түүгээрч барахгүй цагаан хоол гэж бичсэн байдаг. Гол орц нь амьтны гаралтай байдгийг бодохоор гайхмаар. Гэхдээ сүүлийн үед амьтныг хувилж олшруулдаг болсон. Үйлдвэрлэгчдийн ярьдаг зүйлсээс хамгийн маргаантайг нь дурдвал хөгшрөлөөс үүдэлтэй санах ойн хөнгөн бэрхшээлд тустай гэж эмнэл зүүн аргаар баталгаажсан эрүүл тарих, хурц ухаан, саруул сэтгэлгээг дэмжин гих зэрэг үгс юм. Би алинд нь ч итгэдэггүй. Тархины эрүүл мэндийн дэлхийн зөвлөлийг үүсгэн байгуулагч болохынхоо хувьд зөвлөлийн гишүүд тэднийг хянаж үзээд инээдэ барьж чадаагүйг цохон тэмдэглэе. Энэхүү номдоо би юу тустай хийгээд юу тусгүй талаар баруун солгоогүй зааж зөвлөдөг баталгаагүй олон мэдээлэлд хашир хандах хэрэгтэйг олонтоо уйлаглана. Нотлохоо нь хуурамч, дэгсдүүлхэн дэндсэн, найдвар нь найгүй энэ салбарын гол зорилго бол гинэн итэмтгий хэрэглэгчдээс эдийн засгийн ол зашиг хайх билээ. Тиймээс хамгийн гол нь нотолгоо нь юу болох, хэрхэн үүсгэсэн гэдгийг няхуур харах ёстой. Нөгөөтэйгүүр тархины талаарх нийтлэлүүдэд онлын төвшний, адармаатай судалгааны үр дүнг ихээр харуулдаг. Тархи өөрөө адармаатай учраас түүнийг судлах аргач бас ярвигтай байх нь дамжиггүй. Мэдрэл судлал, сэтгэл судлал, сэтгэц судлалын салбар асар хурдцтай хөгжиж байгаа ч мөн нүсэр төвөгтэй болоход нь нөлөөлж буй. Өдөр ирэх тусам бид шинийг сурч мэдсээр байгаа. Нэг удаа би авиаслаг номын санчаас нэлээд шулуухан гэж бодсон асуултаа асуусан юм. Үнэн дээр тийм ч шулуухан асуулт биш болж таарсан л да. Өдөрт эрдэм шинжилгээний хэдэн нийтлэл гардаг вэ? Хариултыг томилвоос 3,000 гин. Өдөрт 3,000. Хатанхааны нийгэмлэгийн гүн ухааны түгэн тархалт сэтгүүл анх 1652 онд хэвлэгдснээс хойш эрдэм шинжилгээний нийтлэл гарах нь 9 жил тутамд 2 дахин нэмэгдсээр иржээ. Санаанд багтамгүй тоо. Гэхдээ тэдгээрээс хэдэн жирийн иргэдэд хамаатай альных нь ач тус тэдний анхааралд хүрдэг вэ гэдэг нь илүү чухал юм. Сүүлийн хэдэн 10 жилд гарсан хамгийн том нээлтүүдийн нэг нь хөгшрөл гэдэг бол насан туршийн үйл явц бөгөөд нилээд эрт эхэлдэг. Мөн хүний биеийн хөгшрөх хурдыг өөрчилж болдог. Энэ нь голдуу хүнээс өөрөөс нь хамаардаг гэх нээлт байлаа. Өргөн утгаараа бид хооллолт, дасгал, нойр, секс, архи согтууруулах ундаа, кофе, стресс, харилцаа, тархины ажиллагаа зэрэг эрсдэлт хүчин зүйлсээр дамжуулан тархины насжилт эрүүл мэндийг хянах боломжтой аж. Эндээс мануухай болоод шар тоосхон замын талаар эргэн саная. Маргад Эрдэнэ хотын шидтэн зохиолд өгүүлсэнчлэн хүсэл бүхнийг биелүүлдэг шидтэн гэж үгүй бөгөөд гайхамшигт ганц шийдэл гэж байдаггүй. Харин хүний биеийн талаарх шин, сонин, дэвшилтэт ололтыг ашиглан хэрхэн сайхан амьдарч болохыг олж нээхийн төлөө өдөр бүр хөшигний ард хөхөрч гандан судал шинжилж суудаг хэдэн эрдэмтэн л байдаг билээ. Дороти зовлон зүдгүүргүй газарт амьдрахыг хүсдэг. Тархины хувьд тийм газрыг олж чадсан эсхийг хэлж мэдэхгүй ч энэ аянд дандаа зовлон бартай байдаг гэвэл бас үгүй. Тусламжийн гар олон бий. Энэ ном маань тэдгээрийн нэг болно гэж найдаж байна. Тархины эрүүл мэндийн дэлхийн зөвлөлд хийж байсан ажлаасаа улбаалан юу чухал бус, аль нь үнэн, аль нь үлгэр, юуг мэдэж авсан, юуг нээгээгүй байгааг энэ номороо ялгаж салгахыг зорив. Амьдралын явцад тархинд юу өрнөдөг, тархины өсөлт хийгээд насжилт хэрхэн явагддаг, ямар дүр төрхтэй байдаг, ямар арга хэмжээ авч болохыг мөн ил номороо өгүүлэх болно. Ямар нүх дайралдах, ямар сумаас зайлшгүй бултах ёстойгч хэлж өгнө. Түүнчлэн тархины эрүүл мэндийг хэрхэн дээд хэмжээнд байлгаж, арчлан тордож байх ёстойг, хэрхэн хурц ухаантай хിവэр байхыг, он цагийн уртад бий болох оюуны доройтлын шинж тэмдгийг хэрхэн дарахыг ойлгоход тань дэм болно. Эрч хүчтэй байж, оюун тархиа эрүүл байлгах арга ухааныг ч зөвлөнө. Саруул ухаантай амьдрах, тархины хүчин чадал буюу гүйцэтгэлийг аль болох багасгахгүй байх талаар мэдлэг олгохын сацуу, дунд эргэм наснаас эхлээд оюуны чадвах харин ч сайжирдаг төдийгүй зөнөх тэргүүтээ өвчний эрсдлийг ихээхэн бууруулж болдгийг тайлбарлана. Басхүү тархины хүчин чадлыг сайжруулах нууцыг шинжлэх ухаан хэрхэн нээж байгаа талаар өгүүлж, ирээдүйг харах нэгэн цонх болох юм.